За сайн байцгаана уу, Джейсон байна. За түрүү жил тарьсан нөгөө миний хөөрхөн жижиг гацуурууд маань энэ байна. Тэгээ түрүү жил бас яг өдийд бас тарьсан. Тэгээ одоо энэ жил дахиад үргэлжлүүлээд мод тарина. Зөвхөн ингээд модыг тарьчаад орхихгүйгээр ямар нэгэн тийм арчилгаа, сувилгаа, тиймэрхүү зүйлүүдийн ая бас сайн хийж яах нь чухал юм шиг санагддаг. Тэгээд ирж модоо ямар ч суусчлаа. Гэхдээ нэмээд одоо дахиад 5 мод суулгана. Түрүү жил би ч одоо ганцаараа мод тариа дахиагүй гэдсэн. Энэ жил бас найзыгаа урайлаад найзтайгаа нийлээд мод тарихаар шийдсэн. Би ганцаараа биш шүү. Хоёлаа одоо 5 гацуур байгаа. 5 гацуураа яг энэ юуны дагуу гаражийн наагуур хоёлаа ингээд яг 5 газар суулгаад тарчид. За одоо ингээд модоо суулгана да. Бүгдээ хамтдаа мод тарьцгаая. Гацуурхан ганган гоно цагуурхан. Энийг энд тавьчих тий. За найзтайгаа хамт 5 ширхгийн том гацар суулгалаа. Дараа жил дахиад уламжлалт рилерэд эргээд уулзъя. Тэгтээ дарчлаад дараачийн бас моднуудаа тарья гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд найзтайгаа хамт мод тарьлаа. За тэглээ өнөөдөр туслан дээрээ ирээд битээр нийлээд 5 ширхэг бараг метр гарантай аштайхан гацаруудаа суулгаад авчлаа. Одоо энийгээ гоё хайрлаад хамгаалаад арчлаад хөшөөгөө өндөр ургуулгын төлөө бас судлан уншин тэгээд дараа жил үлдсэн хэсэгтээ бас сайхан мод тарих. Тэгээд дараа жилийн рилерээ уулзцгаая. Тэгээ. За тэгээд бас бус нөгөө найзуудаа бас урайлмаар байна. Бүгдээрээ зүгээр хашаанда бүх ингээд өөрийнхөө орчинд боломжоор мод тариарай. Энэ бол бидний байгальд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү. Бид нар байгалаас үр шимээ авдаг, эргүүлээд бид нар бас үр шимээ өгөх ёстой шүү. Баярлалаа. За баярлалаа. Байгальд өгсөн бүхэн уцаад ирдэг. Тэр бүм мод үндэсний хөдөлгөөн.